За өөрөө амьдын оросоосны захиалга авдаг. Өөрөө байшин барьдаг хүний ямар материал сонгож, ямар байшинтай байхыг найз нь сонирхох гээд тэгээд үргэлжлсэн байхгүй чи найздаа байшингаад нэг жоохон танилцуулаад. Яг энэ фасадаа нийлээ дизайн аюу гоё харагдчих. Нэгдүгürt болж игэл чанартай материал сонгох. Восторг медиа. Сайн өглөөнөө. Сайн уу. Дэлгэр сорнаас нь яад өнөөдөр чамдэр ингээд зориод ирсэн гэхээр миний дэлгэр констракшны захирал чанартай материалыг чанартай гүйцэтгэгчээр гэдэг. За тэгээд түр гардуулах зорилготойгоор ингээд бараа материалыг ингээд хэрхэн чанартай гүйцэтгэл нэн байшингийн захиалга аав. Үйл ажиллагаа болоод хэр удаж чинь тавчханаас яриад өгөөч. Манайх ч ерөнхийдөө 2015 оноос дотор заслын чиглэлээр эхэлж үйл ажиллагаа явуулсан. Тэгээ сүүлдээ өөрсдөө амны орон сууцаар бас сураад ажиллаад тэгээ 17 оноос яг амны орон сууцны чиглэлээр дагнаад үйл ажиллагаа явуулаад. Одоо ингээд ерөнхийдөө 7-8 дахь жил рүүгээ орчихсон. За энэ хугацаанд одоо ерөнхийдөө манай компани гүйцэтгэсэн 20 гаруй байшин байна. Ерөнхийдөө дандаа цуслангийн бүсүүдээр гачуурт, арга үнд, шарга мөр, хандгаат гэсэн цуслангийн бүсүүдээр голцоо манай төслүүд хэрэгжсэн баг. За өөрөө амьдын оросоосны захиалга авдаг. Өөрөө байшин барьдаг хүний цуслангийн байшиндаа ямар материал сонгож, ямар байшинтай байхыг найз нь сонирхох гээд тэгээд үргэлжлсэн байхгүй чи найздаа байшингаад нэг жоохон танилцуулаад өгөөч. За тэгээ тэгвэл хоёулаа тавчхан юмнуудаа үзээд хэлсэн юм. Гадна өнгөлгөөндөө болохоор манайх яг өөрийнхөө байшинда ничээхаа ширхэг зэмтэй автаа хийсэн. Тэгээ энийг болохоор бид өмнө жил 2-3 жилийн төслүүддээ бол дандаа ничээхаа ширхэг зэмтэй автаа хийжсэн. Тэгээ одоо өөрөө ухсраад үзээд бас чанар юмнуудыг мэдэрсэн учраас одоо өөрийнхөө байшинд бас энэ хавтангаар одоо өнгөлий хий гэж зорж одоо гүйцэтгсэн байгаа. Энд чи одоо өөрөө угаагддаг системтэй гэдэг одоо ухсрахад хэр хүндрэлтэй вэ ер нь? За ухсрахад ер нь бол нэлээ нарийн ажиллагаа шаардна. Нэлээ мэрэгжлийн өөрөөс ч юм бол мэрэгжлийн байхыг шаардна. Яагаад гэвэл энэ хавт маань өөр их үн цэнтэй, чанартай материал учраас маш сайн усарч, маш сайн гүйцэтгэхгүй бол одоо чанартай үн цэнтэй юмыг муу хийх юм бол эргээд одоо нөгөө материалын маань үн цэн унах учраас одоо тэрийг одоо хамгийн гол зорж ажилласан да. Байшин ч одоо 2 давхар хичнээн метр квадрат лээ. Манай байшин ч бол одоо 108 м квадрат. За. За фасад Японы ничээхаа юм байна. За мэрэгжлийн гүйцэтгэл хэрэгтэй юм байна. Ер нь өөр давуу тал нь юу вэ ничээхааны? За ничээхааны яг давуу талууд нь бол одоо юу байгаа? Хамгийн гол үзүүлэлт бол 30 жил нар салхинд өнгөө алдахгүй гэж. Тэгэхээр одоо та өнөөдөр ингээд ухсарсан байлаа гэхэд 30 жилийн дараа ч гэсэн одоо яг энэ өнгөрөөл байх нь л дээ. Тэр одоо хамгийн том давуу тал. Эргээд нөгөө материал маань өөрөө нэлээд зузаан чанартай учраас энэ тэнтэй хагарах, цөмрөх, цуурах тийм асуудал үүсэхгүй. Тэгээ одоо ничээхааны нэг уулзруулган дээр өөрийнх нь зориултын нэг силикон байдаг. Тэр силикон одоо ингээ угсраад дуусны дараа наранд халд тавхлаараа наалддаг. Тэгээ ингэж наалдсан болохоор одоо хоорондоо дахиж ингэж ам цав үүсэхгүй. Тэр давуу тал нь бол одоо хамгийн том давуу тал байна. Гадна фасад чинь хамгийн гадагтай бас харьцаж байгаа хэсэг юм байна тий. За ничээхаа фасадны материалын өнгө хэсгийн ийм давуу талтай юм байна. Тэгвэл одоо манай Монголын ийм Мерседес уур амьсгалтай хэр зохимжтой ах вэ? Бид ер нь бас энэ автангийнхаа бас техник үзүүлэлт нэлээд юмнуудыг бас судалсан. Тэгээ яг бас юу юм бэ? Манайх шиг Мерседес уур амьсгалтай нөхцөлд 150 удаагийн халуун үйдний одоо циклийг даах хэмжээний байдаг юм байна. 150 өвөл 150 100 гээд 150 жилийн ерөөхдөө бол цаанаасаа үйлдвэрээсээ бас тийм баталгаа тийм үү. Тэгэхээр бас тэр бас манай хэрэглэгчдэд одоо хамгийн том давуу тал болох болов. Одоо нэг хийсэн байхад та олон дахин басадаас шинчлээд авахгүй. Салаад авахгүй. Тий. За энэ ничээхан дээр бол бас нэг давуу тал байгаа. За энэ ничээхан басаад маань одоо борооны усаар өөрөөрөө угаадаг ийм системтэй байна. Цэвэрхэн байна тий. Одоо энэ дээр хизээ өсөрсөн. Манайх ч одоо 23 онд өсөрсөн. Одоо ингээд ерөнхийдөө 2 жил болсон. Тэгэхээр ийм цэвэрхэн өнгө мөнгөний алдагддаг байж байгаа. Өөрөөрөө л байж байгаа нэ. Өвөл хаврын цагт гэх юм уу баг зэргийн тоос тогтох юм бол 100 бороо орохлоор өөрөөрөө угаачдаг. Тэгээ ингэж цэвэрлдэг систем угаагаад тий. Тэгээ ингээд усаа тогтсошоо нэвтрүүлэхгүй угаагаад энэ усны аялга дээр буугаад байшингаас холддог ийм систем. Өөрийнхөө зориултын. За энэ юу гэдэг өөрөө ямар гэдэг хэсэг вэ? Энэ одоо манай амралтын хэсэг байгаа. Тий, энийг одоо тогтчулж арай бас бүрэн дуусаагүй. Битүү мод өнөрчтэй. Тий, энэ хэсэг одоо яагаад мод байсан гэхээр одоо мод чи өөрөө хүнд айгүй их тийм гоё зөөлөн мэдрэмж өгдөг, тухтай мэдрэмж өгдөг тий. Энэ өрөөнд ингээл копи угаа сууж ах чинь тэгэхээр гоё тийм нэг амралтын байдаг. Тийм ээ, мод стоо гоё өнөрч чинь
Үшээшээ бас ямар гоё харагддаг юм бэ. Тий, энийг хаацсан ч юм шиг тэгсэн ирнэ гаднах ингээд харагдаад байна тий. Энийг болохоор би бас нэг интернетээс энэ их үз судалсан юм а. Энэ хэсгээ яаж хийх вэ? Бас би битүү байлгамааргүй байдаг. Онгорхой тэр чигтээ задгай байлгамааргүй байдаг. Тэгээд энэ одоо террасны шалнуудыг би голоор нь 2 хуваагаад ингэж хийсэн. Тэгээ энэ цаашаа ингээд баг зэрэг налуу байгаа. Нэгдүгээрт борооны ус орохгүй. Тийм. Хоёрдугаарт гаднаас шууд нэвт харагдахгүй. Дотроос болохоор ингээд гадна орчин шууд нэвт харагддаг. Тэгээ нэстэ гоё харагдаж байна. Нэрээ ингэж хиймээр юм. За танаа террас аим гоё тоо юм байна. Энэ юу юм бэ? Террасны? Энэ одоо террасны шал байгаа, модон шал байгаа. Бид хэд бас их олон газар их олон террас хийсэн. Тэгээд ерөнхийдөө хамгийн сүүлийн шийдэл дээр энэ мод ер нь хамгийн зөв хамгийн аятайхан шийдэл юм байна. Яагаад? Одоо юу юм бэ? Мод ч өөрөө ингээд 100 их халт авдаг. За. Одоо энэ дээр ингээд хүүхдүүд хөл нөцгөн гიშгсэн ч гэсэн тийм наранд халлаа ч гэсэн тийм айхтар одоо доороос нь айхтар халуун мэдрэмж төрүүлэхгүй. Хуванцар PVC бас яагаад байдаг шүү дээ, тийм. Нөгөө PVC-нүүдээр бид хэд бас их олон террас хийсэн. Тэгээд тэд нар маань ингээд 100 их халт авдаг. Тэгээд өнгөнд наранд одоо өнгөө алддаг. Тэгэхээр одоо дахиж тэрийг буудах хэцүү. Тийм болохоор одоо модо эргээд ингээд нөө сэргэхэд маш хурдан. Очроос бид хэд одоо ингээд хамгийн сүүлд ирнэ. Тэгээ террас мод юм иржгэр байна те. Тэгээд одоо нөгөө мод ч өөрөө хүний юунд яг нэг меко бид хэд нэг хотын төвд биш ингээд захад байгаа болохоор яавал илүү тухтай байх уу аль нь илүү эко тэр талаасаа үдээд ингээд ерөнхийдөө бас нэг материалуудаа сонгосон байна. Дээвэр дээр манайх одоо нөгөө шинглас дээвэр хийсэн байгаа. Тий. Хоёлаа тэн дээрээс ерөнхий юуг нь хараад ярилцаад явах уу. За тий. За. Дээвэр маань одоо эндээс бол яг ерөнхий бүтц нөгөө хийц юмнууд нь харагдаж байна. Байшингийн ерөнхий дээвэр бол мөөгөн дээвэр гэж ярьдаг манайхаа. Тэгээ мөөгөн дээвэртэй байна. Тэгээд фанерын хүчилттэй дээдлэлтэй шинглаасан дээвэртэй. Одоо тухайн шинглаасан дээвэр маань одоо 3 гаруй жил болсон. Яг л одоо бас анхны өгсөрсөн чигээрээ. Яг л тухайн материал бас ингээд 100 бороо ороод ингээд дээвэрх тоос шороо бүх юмнуудыг унагадаг болохоор бас л яг ингээд зөв өгсраад зөв технологиор хийсэн тохиолдолд одоо ингээд хэдэн жилийн ч насжилттай байсан одоо тэгээд яг шинэ юм шиг. Тухайн материал ч одоо үйлдвэрээс 15-20 жилийн баталгаатай байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг тэрийг хангахын тулд нэг доорх зулхай, жалга тэгээ нуруу байна, дээврийн агааржуулт байна. Энэ юмнуудыг яг л одоо технологийн дагуу зөв хийж тэгжээж үйлдвэрийн баталгаагаа барьна шүү дээ тий. Шинглас дээврийн маань бас нэг одоо даваа тал гэх юм бол айгүй тийм гоё цэвэрхэн харагддаг. Харин тийм. Бас дээврүүд бодвол ингээ ховл мовл багтай ингээ холоос харахад айгүй гоё цэвэрхэн харагддаг байна. Харин тийм үү. За хүмүүс тэгээд нэг товчхон зөвлөгөө өгөхөд юу вэ? Нэгдүгээрт болж игэл чанартай материал сонгох. Хоёрдугаарт мэрэгжлийн хүнээр маш сайн өгсрүүлэх. Яг тийм шүү. Энэ хоёрыг ингээ хослуулаад сайн материалыг сайн гүйцэтгэгчээр гүйцэтгэсэн тохиолдолд тухайн материал маань одоо яг үйлдвэрээс амлсан баталгаандаа хүрэх. Тэгээд ингээд сайн өгсөрсөн байгаа тэгэл энэ ч насны юм шүү дээ. Тийм шүү дээ. Бид хэд ч бас одоо яг нэг өөрийнхөө байшинг бариа зогсохгүй дандаа нэг хүний имиж болохоор эргээд нэг асуудал аль болох гарахгүй тий. Аль болох алдаа хийхгүй тий. Тэр имижнээс маш сайн анхаарч ажилладаг болохоор одоо тэгээд аль болох хариуцлага. Тий, сайн материал хийх хийсэн, сайн гүйцэтгэх хийсэн. Тийм шүү дээ. Тэр нөхцөлийг л ерөнхийдөө голдоо барьж ажилладаг та. За нөгөө гоё үнэртэй гоё уралт дээр барьж ирсэн. Одоо энэ фасадын дээврийн модон материалуудыг яагаад Росторгоо сонгох вэ? Энэ тухайн байшиндаа Росторгоос л одоо энэ террасны шал байна тийм ээ. Тэгээ энэ ничийнхаа автан байна. Дээврийн шинглас дээврүүд байна. Энэ бүх юмнуудаа бол Росторгоос авч өгсөрсөн. Тэгээ одоо яагаад Росторгыг сонгох болсон байг вэ? Одоо тухайн материал маань нэгдүгürt чанар байна. Тэгээ яагаад чанартай байх ёстой вэ гэхлээр манай компани ч өөрсдөө энэ амьд орон сууцны төслүүдийг төлөөр гардуулах нөхцөлөөр хүлээлгэж өгдөг учраас нэгдүгээрт юм хийсэн материал маань чанартай байх хэрэгтэй байна. Хоёрдугаарт маш сайн гүйцэтгэлтэй байх хэрэгтэй байна. Ингэжээж одоо нөгөө захиалагчдын сэтгэл ханамж гэдэг юмыг одоо нэлээд өндөрт байлгахаар аль болох одоо хүсэж байгаа одоо яг тэр юунд нь хүрэх хэмжээний ажиллахаар одоо ингэж зорж ажиллаж байгаа болохоор одоо материал дээр бол маш сайн чанартай материалуудыг болж өгөх сонгохыг хичээдэг. Тийм чинь бас нэг насаараа амьдрах. Тий. Хөрөнгөтэй. Тий, одоо байн хүрээдэж чадахгүй нэг хийгээд ингээ орхиул одоо чинь нэлээд хэдэн жил бас дахиж гар хөрмээргүй ш тийм ээ. Тийм учраас хариуцлага байна. Тийм. Тэгэхээр материал тэгээд тухайн материалыг гүйцэтгэж байгаа энэ хоёр маш сайн хөсөлж явах хэрэгтэй байна шүү дээ. Тийм. Одоо манай Ростор компани дэлгэр констракшнтай хамтарч ажилладаг маш их таатай байдаг. Учир нь
чанартай барилгын материалыг чанартай гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж байгаа гэдэгтэр бид нарт бас давхар хариуцлаа, давхарын сонголтыг хийж байгаад бид маш их баярлалдаг. Тэ. За Росторг медиагийн зочинтой буулан нэвтрүүлэг үгээр досж байна. Чанартай барилгын материалыг Росторг компани та бүхэндээ тогтмол ханган нийлүүлж байна. Дараагийн зочинтой нэвтрүүлгээр хэдүүлээ олцгаая. Хамт байсанд баярлалаа. Rastorg Media.